Араминдик хөргөө үзэгчдээ нийслэл Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут болж лав гарагийн үндэсний лотерейн шинэхэн дугаар эхэлж байна. Үзэгч та бүхэн наашаа анхаарлаа хандуулаарай. За мэдээж өнөөдөр уламжлалт ёсоор 4D-ийн 1, 2, 3 дугаар зэргийн хонжирууд болгон 6D 642 гэсэн хонжируудын эздийг тодруулах болно. 7 хоногийн даваа лавг баасан гаргуудад шинэхэн аздангуудаа тодруулдаг бол үзэгч та бүхэнд өнөөдрийн лав гарагийн аздангуудаа тодруулъя. Ингээд өнөөдрийн хонжирт оролцож байгаа нийт үзэгчтэй амжилт хүсье. Хамгийн ихэнд мэдээж 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирыг тохируулдаг байгаа. Мэдээж энд үзэгч та авсан лотерейныхаа лотерейнд бооцоо таны тавьсан бооцоог 500 дахин өсгөх ийм мэд шидтэй 4 дугаар зэргийн 3 дугаар зэргийн хонжирыг үзэгч та бүхэнд яг одоо тохируулъя. Шилэн арганд нийтдээ тгээс 9 хүртэлх 1 тоо 4 татагдж 40 ширхэг томлог орсон байгаа. За 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирт нийтдээ 4 ширхэг цифрыг гаргаж ирнэ. За хамгийн ихний цифр бол 8 гэсэн дугаар гарч ирсэн байна. Хамгийн ихний цифр бол 8. Нийтдээ 4 ширхэг цифрыг та дараалал тааж чадсан тохиолдолд за өөрийнхөө тавьсан бацааг 500 дахин өсгөж авах боломжтой. Хоёр дахь цифр 7 гэж гарч ирсэн байна. Хоёр дахь цифр 7. 8, 7 гэж бүгдсэн болоод та өнөөдрийн бас 4D 3 дугаар зэргийн хонжирын эзэн болоход ойртож байна. За харин 3 дугаар цифр 4 гэж гарч ирсэн байна. 3 дахь цифр 4. За хамгийн ихний 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын сүүлийн цифр 8 гэж гарч ирсэн байна. Ингээд 8, 7 4, 8 гэсэн 87 48 гэж бүгэлсэн бол та өнөөдрийн аздан боллоо 4D 3 дугаар зэргийн хонжир мэдээж таны тавьсан бооцоог 500 дахин өсгөх боломжтой байна. За харин дараагийнх бол 4D-ийн 2 дугаар зэргийн хонжир энд мэдээж нийтдээ тгээс 9 хүртэлх 10 ширхэг цифр 4 давтагдж 40 ширхэг бөмбөлөх шилэн хоргонд орно. Санаандгүй байдлаар буюу төврийн аргаар гарч ирж нийтдээ 4 ширхэг цифрийг та дараалалаар нь тааж чадах юм бол өөрийнхөө тавьсан бооцоог 1000 дахин өсгөж авах боломжтой байна. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. За хамгийн ихний цифр яг одоо гарч ирсэн байна. Хамгийн ихний цифр 2 гэж гарч иржээ. Үзэгчтэй лотерейг бөглөхтэй хэдэн ч төвөрний бооцоог тавьсан байж болно. Та өөрийнхөө хүссэн төвөрний бооцоог тавиад түрээ аздан болох юм бол 500, 1000, 2000 гэж өсгөж явах боломжтой байна. За хоёр дахь цифр 9 гэж гарч ирсэн байна. Доороо 6-аас тагаад гарч байгаа. Хэрвээ дээрээ 6-аас байх юм бол 6 гэсэн тоог илэрхийлж байгаа. 2, 9, харин 3 дахь цифр 1 гэж гарч иржээ. 2, 9, 1. Одоо 1 биш ширхэг цифр гарч ирснээр өнөөдрийн 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын азсан тодорхойлно. За хамгийн сүүлийн цифр бол за доороо 6-аас тагаа үзэгч та бүхэн харж байгаа 6 гэсэн цифр гарч ирсэн байна. Ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын 4 тоо бол 2, 9, 1, 6 буюу 29, 16 гэсэн 4 ийм оронтой тоо гарч ирсэн байна. Хэрвээ та энэ тоог тоож чадаад аздан болсон байх юм бол өөрийнхөө тавьсан хэдэн ч төвөрний бооцоог 1000 дахин өсгөж авах боломжтой байна. За харин дараагийнх бол за 4D-ийн 1-р зэргийн хонжир. Энэ нь гэх юм бол мөн адил тгээс 9 хүртэлх 10 цифр 1 тоо 4 давтагдаж 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд орно. За мэдээж 4 ширхэг бөмбөлгийг бид нар гаргаж ирснээр энэ бөмбөлгийг та дараалалаар нь тааж чадсан тохиолдолд өөрийнхөө тавьсан бацааг 2000 дахин өсгөж авах боломжтой байна. Ингээд өнөөдрийн лотерейд оролцож байгаа нийт үзэгчтэй амжилт хүсье. За 4D-ийн 1-р зэргийн хонжирын хамгийн ихний цифр гарч ирлээ. Хамгийн ихний цифр 8 гэсэн дугаар гарч ирж байна. Үндэсний лотерей Монголд хамгийн өндөр шагналтай тооцогддог 7 хоног бүрийн даваа тавг баасан гаргуудад шинэ азтангуудад тодруулах учиртай. Хоёр дахь цифр 6 гэж гарч ирсэн байна. Хоёр дахь цифр 6. Гурав дахь цифр 3 дахь
цифр 9 гэж гарч ирсэн байна. За эндээс үзэгч та бүхэн 6 9 2-ын ялгааг харж байна. 6-аас нь бас ядах боломжтой 8 6 9 гэсэн 3 цифр гарч ирсэн байна. За сүүлийн цифр бол 1. Ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо бол 8 6 9 1 8691 гэж та өөрийнхөө хуудсан дээр бичсэн бол өнөөдрийн аздан боллоо. Баяр хүргэе. Та өөрийнхөө тавьсан бацааг 2000 дахин өсгөж авах боломжтой байгаамаа. За мэдээж дараагийнх гэх юм бол 50 сая төгрөгийн хонжууртай 6-ийн хонжуур байгаа. Энд нийтдээ тгээс 9 хүртэлх тоо давхцахгүйгээр 10 цифр, 1 цифр 6 байгаа. Ингээд нийтдээ 60 ширхэг бөмбөлгийг мөн адил шилэн хоргондхийн санаандгүй буюу төврийн аргаар гарч ирсэн нийтдээ 6 ширхэг бөмбөлгийг гаргаж ирнэ. Тэр 6 бөмбөлгийг та дараалалаар нь тааж удсан тохиолдолд 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой байгаамаа. Ингээд 50 сая төгрөгийн төлөө үзэж байгаа үзэгчтэй амжилт хүсье. Үзэгч та бүхэн дэлгэцний хажууд байрлаж байгаа газруудаас үндэсний лотерейн суглааг авах боломжтой. Суглаагаа бүглүүлээд биднэрт хураалгаснаар 7 хоног бүрийн даваалгыг баасан гаргуудаас хадгалах боломжтой байгаамаа. За эхний цифр тэг гэж гарч ирсэн байна. Эхний цифр тэг нийтдээ 6 ширхэг тоо буюу 6 ширхэг бөмбөлгийг бид нар шилэн орноос гаргаж ирнэ. Энэ тоог дараалал нь таасан тохиолдолд 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. За 2 дахь цифр 4. 2 дахь цифр 4. 2 дахь цифр 4. За 3 дахь цифр гарч ирсэн байна. 3 дахь цифр 6. 6-ийн хонжуурын танилцуулгыг үзэгч та бүхэн харсан баг. За эхний 2-оос 4-ийг дараалал таасан бол та тэдэн төгрөг хожих боломжтой. Тэдийг таасан бол тэдэн төгрөг хожих боломжтой гэд мэтчлэн хувилбарууд бас байгаа. Тэрээ 6 ланган таач чадсан тохиолдолд хамгийн дээд 50 сая төгрөгийг хожих боломжтой гамаа. Харин 4 дахь цифр 2 гэж гарч ирсэн байна. 4 дахь цифр 2. Цифр 9. 5 цифр 9. За 6-ийн хонжуурын сүүлийн тоо 7. Ингээд өнөөдөр гарч ирсэн 6 цифрыг тань танилцуулъя. Хамгийн ихний цифр тэг 4 6 2 9 За та энэ 6 тоог зургуулan энэ одоо энэ дараалалаар нь таасан тохиолдолд бас 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Бас энэ одоо танилцуулга дээр нь ч гэсэн байгаа одоо эхний 3 орн болон сүүлийн 3 орныг тохируулсан тохиолдолд шагналтай гэх мэтчлэн бас олон боломжууд байгааг танилцуулгаас нь хараад аваарай. За баярлалаа үргэлжлүүлээд мэдээж хамгийн сүүлийн буюу хамгийн том шагналтай 642 120 сая төгрөгийн хонжуурын болзолтой бооцоотой энэ суглагийг одоо тохируулах гэж байна. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх тоо давхцахгүйгээр 42 ширхэг бөмбөлөг байгаа. Эндээс бид нийтдээ 6 ширхэг бөмбөлийг гаргана. Харин бонус 1 гэсэн буюу нийтдээ 7 ширхэг бөмбөлийг гаргаж ирнэ. Энэ 7 ширхэг бөмбөлгнөөс та дараалал харгалзахгүйгээр 6-ыг нь тааж чадсан тохиолдолд хамгийн ихийг нь буюу 120 сая төгрөгийг хожих боломжтой гамаа. Ингээд 120 сая төгрөгийн эзнийг хамтдаа тодорхойлцгаая. Шилэн оргонд ямар ч тоо давцахгүйгээр 42 ширхэг бөмбөлөг орсон байгаа. Үзэгч та бүхэн гэсэн бөмбөлөгтөө тоо давцуулахгүйгээр бүрэлсэн гэж итгэлтэй байна. Хамгийн ихний цифр 34 гэж гарч ирсэн байна. Хамгийн ихний цифр 34. Хоёр дахь цифр 5 34 5. Харин 3 дахь цифр 7 гэж гарч ирсэн байна. 34 5 7. Хэрвээ та нийт гарч ирсэн 7 бөмбөлгнөөс 6-ыг нь дараалал харгалцахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Үндэсний лотерей Монголд хамгийн өндөр шагналтай лотерей тооцогддог.
цифр нь 40 гэж гарч ирсэн байна. 5 дахь цифр 40. Шилэн оргоноос санаандгүй байдлаар буюу төврийн гараар бөмбөлгнүүд гарч ирнэ. Энэ бол хамгийн шудраг хэмжээг харуулж байгаа гэсэн үг юм. За харин 6 дахь цифр 12 гэж гарч ирсэн байна. 6 дахь цифр 12. Одоо бонус нэг буюу хамгийн сүүлийн 7-д гарч ирэх хэвээр. За 7 дахь цифр гарч ирлээ. 7 дахь цифр 11 гэж гарч ирсэн байна. Ингээд өнөөдрийн 120 сая төгрөгийн боловсралтай 642 хонжроос гарч ирсэн бөмбөлгүүд бол 34, 5, 7, 18, 40 12, 11 гэсэн нийт 7 цифрыг гаргаж ирсэн байна. За энэ 7 бөмбөлгнөөс та 6-г нь дараалал харгалзахгүйгээр тааж чадсан байх юм бол 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Үндэсний лотерей үзэгч та бүхэнд 7 хоног бүрийн даваал хаваг баасан гаригуудад 17 цаг 30 минутад Icon Game-ийн лайваар ацтангуудаа тодруулдаг. Дараагийн ацт нь таныг байна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн ацтангуудаа бид тодрууллаа. Баяртай үзэгчтэй.